Сайн байцгаана уу? Намтай бол Ямишка байна. Миний эргэн тойрны хүмүүс ер маш олон хүмүүс надаас чи яаж явж байгаад ингэж бяцлаглалын багш болсон юм бэ гэж асууж байсан. Энэ асуултанд нийтэд нь хариулъя гэж бодсон юм аа. Би нэлээд хэдэн жилийн өмнө сэтгэл готролд ороод маш гүн ороод амьдрах итгэлгүй болоод ямар нэгэн зүйл хийх ямар ч хүсэлгүй болоод амьдралын утга учир гэдэг зүйлийг амтыг нь мэдрэхээ болоод зүгээр л ингэж юу ч юмэргүй санагддаг те. Тэгээ маш юм гүн ганцаардлын тийм өвчтэй байсан. За тэгээд маш олон зүйлүүдийг туршиж үзээд ингээд гайг болох гээд хичээсэн ч гэсэн ерөөсөй болохгүй байсан. Тэгээ нэг удаа манай нэг ихч чи ингээд нэг бяцлал хийгээд үзээ. Тэгээ нэг л удаа бяцлал хийгээд үзчихээ. Үнэхээр энэ амжилтанд ямар нэгэн ахиц төвшил үзүүлэхгүй бол юу одоо хиймээрээ нөөрхөө хүснээр хийгээрэй гэд хэлсэн. Тэгээ бяцлал хийж үзье гэж бодоод онлайнаар бяцлал хийж үзчихсэн. Тэр үед би ингээд миний дотор ямар их ачаа дүнг одоо сэтгэлийн асуудлууд за ямар их давхраг те өөрийнхөө бүр дотоод хүнийг нуусан хаасан боосон зүйлүүд сэтгэлийн хүчнүүд байд юм бэ гэдгийг олж мэдээд бяцлаглалын ачаар өөрөө өөртөө ажиллаад тэр одоо давхраг тэр олон асуудлуудаа нэг нэгээр нь тайлж эхэлсэн. Одоо ч гэсэн тайлсаар л яваа. Бяцлал гэдэг надад яг өөрөө байх ухааныг яг өөрийнхөө гол мөн чанарыг яаж энэ олон нийгэм гэр бүлийн олон асуудал дундаас өөрийгөө яаж ингэж олж хардсан бэ гэдэг арга ухааныг зааж ирсэн. Тэгээд өөрийгөө хараад өрөвдөөд уйлаад унжаад маш олон үе шатуудыг даваал яваад байдаг. Бяцлаглалын ачаар юуны ч ачаар байж болно. Надад бол ер нь бяцлалт туссан. Тийм учраас би сэтгэл готролд орсон байгаа хүмүүсийг хараа шууд мэддэг. Шууд ингээд биеийн сэтгэл тархинд ингээд мэдрэгддэг учраас за энэ хүн яг ийм төвшөнд яваа да. Энийг ингээд хилчүүл гэдэг сэтгэлээрээ тайлбарлаж өгье, бичлэг хий, лайв хий гэж ингэж тайлбарлаж явсаар хагаад ер нь бол бяцлаглалын багш болсон. Одоо ч гэсэн би өөртөө ажиллаж байгаа. Одоо ч гэсэн би сэтгэл готролд орсон, ганцаардсан, урагшаа явах замаа ойлгохгүй байгаа хүмүүстэй ажилд зөвлөгөө өгч чиглүүлэг хийсэн хിവэрэ байгаа. Гэтэ ямар ч байсан би нэг л зүйлийг маш сайн ойлгосон. Бяцлал гэдэг бол сэтгэлийн цэвэрлэгээ юм байна. Энэ нийгэмд чинь биднэрт өдөр тутамдаа сэтгэлийн цэвэрлэгээ хэрэгтэй гэдэг юм аа. Бид нар хэлдэг штэ гадаа шороодоо тоостой юм орчинд байна. Өдөр болгон цэвэрхэн байх хэрэгтэй, усанд орох хэрэгтэй гэдэг шиг сэтгэл зүйч чинь нийгэм чинь айгүй бохирдолтой байхгүй тий. Тийм учраас бид нар өдөр болгон сэтгэлээ эмчилж нэг нэгэндээ тусалж, идгээж, хайрлаж, ангааж явж ах хэрэгтэй юм билэ. Тэгээ өөртөө тохиолдож байгаа зүйлүүдээ зармын ангааж, зармын учрыг олж, зармын хүлээн зөвшөөрч, зармын тавьж явуулаад хүн айгуугаа ингээ хөнгөрдөм билэ. Хөнгөрөөд эрхчлөөтэй болоод өөрийгөө олж хараад хинээс ч юунаас ч айд санаа зовхоо болдог. Хинт ч ингээ харагдчихсан тэгээ бодогчсон гэдэг бодлоосоо одоо ингээд ангижирдаг гэх юм уу? Гол нь яг өөрийгөө жаргалтай байх арга ухааныг ингээ хайгаал явж байгаа. Зарим тохиолдолд ингээ мартцсан тий бусдын сайн сайхны төлөө одоо шийдвэр гаргацсан сонголт хийцэн явж байгаа тохиолдлууд гардаг. Гэхдээ хэцүүлдэ өн чин нэрээ миний төлөө байх ёстой шүү дээ. Би өөртөө үйлчлэх ёстой шүү дээ гэдгээ үргэлж санахыг хичээдгээ. Ингээ та нар маань хэрвээ сэтгэл готролд орж байгаа бол ганцаардж байгаа бол асуудалтай сэтгэлийн асуудалтай бол би танд хандаж хэлэх гэсэн. Зүгээрээ ингээд ганцаардна гэдэг, уйлна гэдэг, гомдно гэдэг, зовно гэдэг энэ бол зүгээр л байгалийн natural мэдрэмж. Энийг хүн болгон хизээ нэгэн цаг туулах ёстой, давах ёстой мэдрэмжүүд энийг. Энэ нэг тийм амар хэцүү зүйл биш ээ. Та зүгээр л үе шаттайгаар, тайван ажиглалттайгаар өөрийнхөө яг гол дотоод зүрх сэтгэлийг гаргаж өгөх зарчмаар ажиллаад үзээрэй, хичээгээд үзээрэй, бас бяцлал хийгээд үзээрэй тий. Сэтгэлийн эмчилгээ, сэтгэлийн арга барил гэдэг бол угаасаа л хэрэг болно. Тэгэхээр танд эм ч юм уу, дасгал хөдөлгөөн ч юм уу, өөр илүү өсчтэй зүйлүүдээс илүү ажиглал, төвлөрөл, төлөвшрөн бяцлах гэдэг зүйлүүд илүү одоо үр дүн үзүүлдэг гэдэг бас зөвлөе гэж бодсон юм. Гэхдээ бүгдийг хэрэглээд үзтээ. Ямар ч юмсан та ганцаардж байгаа бол энэ хэвэн шүү. Та ганцаардаж сурах хэрэгтэй. Тэгж та өөрийнхөө дотоод сүнсний хүч чадлыг мэдрэх хэрэгтэй. Хэрвээ та зовж байгаа бол, шаналж байгаа бол зүгээр энэ ч гэсэн таны мэдрэх ёстой зүйл, сурах ёстой зүйл. Үүний араас та маш их хүч чадлыг мэдэрдэг болно. Хэрвээ та ингэж амар хэцүү санагдаад ямар нэгэн зүйлийг хийж чадахгүй юм шиг мэдрэмж аваад байл зүгээрээ та зүгээр сурчин. Тийм болохоор хизээч битгий өөрийгөө гэмтээ. За мөн үргэлж өөртөө өдөр бүр ажигла. Өглөө өсөөл за өнөөдөр би ямар сэтгэл зүйтэй, миний бие сэтгэл тарих ямар байна гэд өөрөөсөө гоё зүйл асууж өөртөөгөө харилцдаг байх тусмаа улам илүү хурдан босч ирдэг. Ингээд та нартай амжилт хүсье.